За, сайн уу бүстөө. За, өглөөний Танд минь нөө сайхан амарсан уу? сайхан үгээ унтуулчаал гэсэн. Бүх юма За, болчихвол. окей. За. За, бүстөө өөрийгөө товчхон танилцуулаач энэ видео үзэж байгаа хүмүүст. За намайг Бүртээ гэдэг. За би болохоор хуульч мэрэгчлээ. За тэгээ хуулийнхаа мэрэгчлэр 6 жил тасралтгүй ажиллаад за тэгээ цаашийн салбар руу бол өөрийгөө хүч сориод үзье гэж бодоод энэ групптэй нэгдээд тэгээд эхлүүлсэн байгаа. За, окей. Өмнө нь болохоор улсад ажиллаж илүү эсвэл хувийн компанид ажиллаж илүү? Хувийн компанид яг Хувийн компанид одоо ажиллаад хувийн чиглэлээр ажиллаж исэн гэсэн үг тий. За, окей. Яагаад анх одоо энэ e-commerce гэдэг бизнесийг сонирх одоо бүртөөгийн түүх бас одоо сонирхолтой. За, дээрэс нь одоо манай энэ одоо надтай ингэж successful case одоо ярьж байгаа манай сурагчдаас хамгийн анхны одоо эмэгтэй зочин болж байна тий. Өмнө нь бол дандаа одоо эрэгтэй хүмүүс ордог байсан бол одоо энэ одоо анхны эмэгтэй тий. Ямар шалтгаанаар анх энэ e-commerce гэдэг бизнесийг сонирхоор болов тий. Яагаад иш орсон бэ? Их сонирхолтой л да. Тэгээд бүх зүйлд юм нэг цаг хугацаа бас боломж нэг таарсан тийм үе байсан. Тэгээд яг 25 онд жирэмсэн болоод тэгээ яг 9 сард болохоор яг гэртээ суух шалтгаантай болоод эмнэлгийн асуудалтай болоод тэгээд за ингээд орлого тасарчлаа яах вэ? Тэгэл одоо нөгөө зээл мэйл нэг хигтэн за тэгээд ажиллахгүй бол ингээл нөхөр маань ганцаараа ажиллаад явна. Тэгэхээр одоо бас жоон санаа зовнилээсэн. Тэгээд дотроо болохоор би болохоор итгэгч хүн. Тэгээд яг бурхан болохоор бүх зүйлд ингээд цаг хугацаа боломж тэгээ арга замыг өгдөг гэдэгт итгэдэг. Тэгээ яг 9 сард эмнэлэг твтж жагаад яг ингээд онлайнаар хэрхэн бизнес тэг болж болох вэ? Мөнгө олж болох вэ гэж яг зүгээр серч хийгээл хайсан л да. Тэгсэн чинь яг таны бичлэгүүд гарч ирээд тэгээд яг бүгдийг сонсож дуусгачаад тэгээд маргааш нь яг эмнэлгээс гарахдаа тантай нэг one one call хийх боломжтой яг team юм руу бүртгүүлээд тэгээ яг тантай ярилцаад энэ групптэй үтсэн орё гэж бодоод тэгээд орсон байгаа. 2 өдрийн дотор л яг хичээлүүдээ бүгдийг үзэж дуусгаад яг бүгдийн бүтээгдэхүүнээ хайж эхлээд эхлүүлсэн дээ. Ер нь бол одоо нөгөө одоо юу гэдгийг те жирэмсэн болоод за тэгээ ажилдаа явах одоо боломжгүй болоод гэртээ одоо байх шаардлагатай болоод тэгээд ерөнхийдөө ингээд одоо аргагүй ирэхэнд ер нь бол интернет одоо байдлаар гэрээсээ одоо мөнгө олох боломж юу байна вэ гэж хайж явж байгаа ерөнхийдөө энэ онлайн бизнес гэдэг нь одоо ер нь юм байдаг юм байна гэдэг ингээд ингэсэн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ер нь бол надад одоо тэр түүхч надад айгүй их таалагдсан. Тэгээ хоёлаа нэг анх нэг one on one call хийгээд тий одоо би яах ёстой ингээд ингэж байгаа. Тухайн үед чи нөгөө энэ community e-commerce community маань одоо дөнгөж юу яагаад одоо нэгдээд нэг хэдхэн л хамж исэн байх баг. Тэгээ яг ер нь бол ингээд чич айгүй зөв цагтаа олсон байх. Тэгээ яг зөв цагтаа өмнө хэлсэн байх. Тэгээ өнөөдөр бас ингэ гоё e-comify гэдэг юугаа өмссөн гоё харагдаж байна. Баярлалаа одоо хүнлээд тэгээ энэ community-г өмссөн байна. Тэгж ер нь хэлсэн тийм түүхтэй. За тэгээд тэ маань бол анх орж ирээд маш ихтэй байсан. Тэ ер нь бол ингээд бүх хийж байгаа процесс болгоно юм journal байдлаар ингээд тэмдэглэл хөтлөөд за өнөөдөр ийм хийлээ, инглээ хэлээ ингээд явж гинэ гэдэг юмнуудаа ингээд бүгднгийн ингээд өдөр болго ингээд тайлагнаад тэт өдөр ингээд явсан. За тэгэхээр ер нь бол community-д орж ирээд энэ ч одоо хэдэн сар гэсэн байна гэсэн үг үү? 9 сарын сүүлд орсон. Тэгэхээр одоо нэг 7 сартай орж байгаа Тийм юм байна. Тий одоо 6-7 сарын хагас жил болж байна гэсэн үг шүү дээ, тий? байна. За. За окей энэ хугацаанд ер нь одоо тэгээ юу болов? За хизээ ер нь анх бүтээгдэхүүнээ ер нь хайж одоо олсон бэ тий. За тэгээд тэрээс хойш хизээ анх одоо борлуулалтаа хийж ийм процессийн талаар ер нь ярил. За тэгээд ер нь бол яг 10 сараас бүтээгдэхүүнээ хайж эхлээд тэгээд юудсан их эргэлзээд их олон бүтээгдэхүүн тестлээд болох юм болов үгүй юм болов гэж айсан л та. Гэхдээ юудсан зориглоо за захиалал үзье нөө багштай итгэхэд гэдэг шиг тэгэл манайх чинь эхний татаа авалт нь 500 бүтээгдэхүүнийг татаа авах байсан. Тэгээд мэдээж их хэмжээтэй за яад юм бол гээл тэгтээ яг харьцангуй хөрөнгө оруулалтын мөнгө нь бага байсан болохоор зээл авч байгаа. Тэгээж үтсэн эхлүүлсэн. Тэгээд 500 бүтээгдэхүүн маань нэг сар гарны хугацаанд үйлдвэрлэгдээд тэгээд тэр хугацаанд болохоор бас их гоё AI их хөгжсөн байсан үе. Тэгээд яг ChatGPT, Gemini гэл
AI-ийн төлүүдийг их ашиглаад одоо бүтээгдэхүүнүүдийнхаа зураг авалтуудыг хийгээд бас вебсайтаа хөгжүүлэхэд их тусалсан. Тэгээд амьдралдаа ч рил хийж үзээгүй, инстаграм ч нээж үзээгүй. Тэгээ юу ч мэдэхгүй яг тийм одоо байсан. Тэгээд яг ийм шин салбар руу ороод бүх юм нэм цоо шин. Тэгтээ их гоё. Бүр ингээд орой морой шүнж байсан хамаагүй бүр цаг харгалцахгүй ингээд дурлаад яг ингээ өөрөө вебсайтаа хийгээд хүмүүс ингээ хөгжүүлж исэн болохоор их өөрөө ч хөгжсөн бас их гоё үр бүтээлтэй яг тийм цаг хугацаа байсан. 12 сарын сүүлээр яг бүтээгдэхүүн маань яг брэнд маань орж ирээд гар дээр маань түн маань ирсэн байгаа. Тэгэхээр ер нь яг шинэ оны өмнө нь шүү дээ. Тэгээд тэр чинь шууд тэр үедээ зараад эхэллүү, ер нь яалаа яг анхны борлуулалт хийх. За бүтээгдэхүүний окей олчлоо. За тэгээд анхны борлуулалт хийх хүртэл ер нь хэр их хугацаа таарсан бэ? Ер нь хэдэн одоо сар гэдэг юм уу, хоногийн дараа ер нь анхны яг ихний борлуулалт хийсэн. Яг орж ирэл яг эхлээд ойр дотны хүмүүс маань их авсан л та яг үзье гээл одоо сүмж явдаг аханд ус маань их дэмжээд авч өгсөн. Тэгээд ер нь бол цаашаа ингээл сайн бүтээгдэхүүн бол угаасаа ингээл дамдаа ингээл дахиад аваа явчихсан юм лээ. Тэгээ яг эхний 45 хоног гэх юм уу 1 сарын сүүлийн борлуулалт авахад 3 сая 500 эсэ. Тэгчээд 2 сард болохоор 5 сая болоод сая тэгээ өнгөрсөн 3 сая сард болохоор 10 сая даваад ер нь бол явсан. Тэгээд ашигын маржин маань болохоор ер нь 40-с 50%-тай. Ер нь бол гайгүй өндөр байсан. Тэгээд ер нь бол ингээд брэнд гэдэг цаанаа угаасаа тийм нэг чанартай л юм оруулаад ирээд хэрэгтэй юм оруулаад ирвэл хэрэглэгчээ татаал нэг авсан хүмүүс маань хоёр аваал тэгэл ойр дотныхоо хүмүүс ер нь бол ингээл сурталчлал тэгж явдаг гоё өсөлттэй тийм бизнесээс Тэгэхээр ер нь бол за бүтээгдэхүүнээ олоод тэгээд анхныхаа одоо борлуулалтыг хийх хүртэл одоо сар гарны хугацаа ер нь бол туссан гэсэн үг байна тий. Тэгээд аажимдаа ингээд борлуулалт нэр ингээд төсөөд одоо 3 сая 4 5 сая одоо 10 сая даваад ингээд жишээлбэл явж гинэ гэсэн үг байх гэдэг юм тий. За бүтээгдэхүүнээ ер нь яаж олсон бэ? Тэр тал бас нэг манай бүртээ бас сэргэлэн тий. Бүтээгдэхүүнээ олсон түүхээ яриач. Яг үүндээ бэлэн бодог эцэлтэй. Олон бүтээгдэхүүн тестлээж үз яваад нэг 70 гаруй бүтээгдэхүүн тестлсэн юм аа. Тэгээд яг хичээл дээр харин багш маань нэг бүтээгдэхүүнийг зурвсан гэдэг нэг тайлбарлаад энэ бол нэг хай болчих бараа шүү гэдэг нэг өгүүлбэр хэлсэн. Тэгээд тэр өгүүлбэрт итгэл ерөөсөө за ерөөсөө л энийг оруулж ирээ гэл. Тэгээ нэг гадаадад угаасаас нэлийн одоо тоон үзүүлэлтийн хувьд ч гэсэн яг ингээд багш ч гэсэн тоонд итгээрэй гэсэн учраас бас их судалгаа хийгээд нэлийн тийм эрэлттэй бүтээгдэхүүн байсан учраас зориглоод үтсэн оруулж ирэхээр шийдсэн байгаа. Харин тийм ер нь бол бас ер нь юун дээр ярьж исэн хичээл дээр ер нь ярьж исэн бүтээгдэхүүн тэг жишээ олгож ярьж исэн одоо яг хоёр кейс байна. Бас нэг одоо манай community-гийн нэг одоо бас нэг сурагч маань бас яг хичээл дээр кейс болгоод ярьж исэн бүтээгдэхүүнийг оруулж ирээд бас тэр амжилттай бас борлогдоод ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр те ер нь одоо заагдахгүй бүтээгдэхүүн гэж бол ер нь байхгүй. За тэрийг одоо хэрхэн одоо маркетинг хийх үү, хэрхэн контент хийх үү, ямар одоо өнцгөөс одоо тухайн хэрэглэгчдэд тайлбарлаж ярих юм гэдгээс ер нь шалтгаалж одоо тэр бүтээгдэхүүн winning product болох уугүй юу гэдэг нь бол одоо шийдэгддэг. Тэрнээс бол одоо зарагдахгүй бүтээгдэхүүн бол тэр юм байх. Бүх бүтээгдэхүүнийг зарах боломжтой гэдгийг одоо яг санаа хэлгээд байна л да. За анхны одоо жишээлбэл ингээд за 500 ширхгийг ингээд захиасан гэж байна. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт ер нь ойролцоогоор ер нь хэдэн төгрөг болсон тий. Одоо тэгээд анхны хөрөнгө оруулалтаа ер нь өгсөн байгаа юу? Ашиг руу орсон байгаа юу? Анх бол яг 5 сая төгрөгөөр яг хөрөнгө оруулалтын маань тээвэрлэлтийн зардал нь ороод одоо зардлууд нь ороод таарсан. Тэгээд яг зээл аваад тэгээд аппликейшны зээл аваад нөхөртөө ярьж байгаа юусэн зориглоод үзье. Тэгээд эхлүүлсэн. Тэгээд зардлаа нөхөөд ашгаа гаргаж аваа дараагийнхаа татаа авалтын бүтээгдэхүүнийг дахиад одоо 200 захиалаад одоо тэр маань дуусж байгаа. Тэгээд ер нь бол зээлээ ч гэсэн давхар ингээд дараад явж байгаа. Ер нь бол тийм маш их боломжтой тийм бизнес. Тий.
Одоо жишээлбэл юу гэдгийг энэ онлайн худалдаанаас өөр тий одоо уламжлалт бизнес байсан бол ер нь бол маш хэцүү шүү дээ. Ер нь бол 5 сая их хэлдэг бизнес гэж ер нь одоо мэдрэхгүй тий маш ховор байх. За тэгээд 5 сая төгрөгөө эхний 1-2 сарда одоо ингээд нөхөө дахиугаа ороод ингээд явдаг бизнес бол одоо маш ховор байх гэж би бол боддог. Тэгэхээр бол нөгөө онлайн бизнес нөгөө одоо гадуур болоод жишээлбэл leverage гэж ярьдаг шүү дээ бүшүүрэгтэй. Энэ leverage нь өөрөө энэ интернет учраас интернетийг гэдэг одоо энэ гайхамшигтай зүйлийг ашиглаж маш олон хүнд хүрэх боломжтой, маш бага зардлаар хүрэх боломжтой. Ямар нэгэн одоо тооны төхөөрөмж, эсвэл одоо лангуу, эсвэл офис, одоо ажлын байр, инээт хэрэг гэдэг юм ерөөсөө хэрэг байхгүй. Бүх юм одоо ингээд интернет дижитал ертөнцид явж идэг учраас одоо ийм ах одоо боломжтой байдгийг гэдэг л санаа хэлэх гээд байна л да. За тэгээд ер нь community-д орсноор жишээлбэл одоо ямар давуу тал чамд ер нь гарсан гэж бодож байна. Хэрвээ чи өөрөө энийг одоо анханаас нь өөрөө тий сураад интернетээр бол мэдээж ирэх дүүрэн л одоо маш их одоо сурах материал, бичлэг юу гэдгийг бүхэл юмнууд бол ингээд үнэгүй бол ер нь байгаа. Гэхдээ community-д орснороо тий ямар давуу талтай байна юу гэж бодож байна. Чи өөрөө энийг хийгээ явсан бол одоо боломжтой юу? Тэр талаар нэг өөрийнхөө туршлагаас хуваалцвал. Миний хувьд болохоор яг ийм системтэйгээр эхнээс нь ингээ бүх нарийн деталь хичээлүүд аваад явсан болохоор их маш цэгцтэй, ойлгомжтой. Тэгээд яг алхам бүр дээрээ хичээлээ дахиж эхлүүлээд зогсоогоод яг ингээ бүр товчлуур бүрээ баг ингээ хичээл дээрээ заалгацсан болохоор ингээ пауз аваад яг ингээл үйлдэлээ хийгээл ингээл ингээ явж исэн. Тэгэхээр тийм их ойлгомжтой. Тэгээд яг бас яг энэ талаар ингээ хичээл заадаг нэг хичээл бас аваад үзсэн. Тэгээ харьцуулсан чинь тэр их түүхий санагдсан л да. Яг үүндээ ингээд их ерөнхий тэгээд ингээд нэг жоохон галтуурцсан юм шиг. Тэгээ яг багшийн хичээл ингээ үзчих бүр ингээд бараг л товчлуур болгоно орно л ингээл заагаад өгсөн болохоор ойлгомжтой, зэгцтэй тэгээд бас сэтгэл гаргасан. Яг хүнийг яг юм сураасаа яг тийм нэг мөнгө олоо зүгээр нэг групптэй нэмчи гэдэг тийм хандлага биш. Яг чин сэтгэлээс яг юм заач гэсэн тийм сэтгэлээр заасан юм байна да гэдэг нь их харьцуулангаас их мэдсэн. Багштаас их талархсан. Тэгээд би бол хизээч одоо e-commerce юу гэн тийм онлайн бизнес тийм өсөгч байсан. Тэгээд тийм хүнд яг ингээ бүх юмыг ойлгомжтойгоор яг өдөө хүртэл явах боломжийг бол энэ хичээл үнэхээр олгодог шүү. Тэгээд энэ групптэй ч гэсэн хичээлийг сонсоод үзээч гэдэг гэсэн олон хүнд хэлсэн л дээ. Ойр тойрныхоо бас хүмүүст санал болгосон байгаа. Тэгэхээр яг ингээ хий гэсэн сэтгэлтэй зорьсон хүн л яг хийдэм байх гэдэг бас мэдсэн л дээ. Яг ингээд бүх юм нь бэлэн байсан ч хүн өөрөө сэтгэлгүй бас ингээд зориггүй байвал бас эхлүүлдэггүй юм байна гэдгийг бас хараад мэдрээд явж байна. За баярлалаа. Маш гоё комплимент хийсэнд баярлалаа. Тэгээд ер нь яг үнэн л дээ тий жишээлбэл ингээд бүх юм биелэн ерөөсө баа бээгүү ингээд алхам тутмын ингээд заагаад өгсөн байхад жишээлбэл хийхгүй ингээд хүмүүс бол бүр ингээд маш их байдаг. Тэгээл одоо яадгийн тий яах вэ ингээл ус руу хөлөө дүрхүү гээл ингээл одоо гайхаад хараа зогсоод байдаг юм хүмүүс бол маш их байдаг. Тэгэхээр бол тийм биш. Ерөнхийдөө ингээд айгүй зөрөгтэй юм хийж чаддаг яг ингээд акшн болгоод ингээд явж байгаа хүмүүс нь ер нь бол одоо ингээд амжилтанд хүрээд явдаг. Тэрнээс бол ингээд үзээлээвэл одоо үзээл байна. Хэдэн ч удаа үзээдээвэл үзээл байх. Ийм одоо юутай байгаад гэдэг юм аа. Тэгээд одоо жишээлбэл юу яаж штэ. За хувьч мэргэжлэр одоо ингээд 6-7 жил одоо жишээлбэл ажилласан гэж юм тий. Тэгэнгүүт хувьч мэргэжлэрээ одоо ингээд тэр чинь бол 9 to 5 одоо цагийн ажил гэсэн үг тий. Цагийн ажил хийх эсвэл одоо энэ гэрээсээ ингээд интернетээр ингээд лаптопн дээрээс ажиллах энэ хоёр одоо жишээлбэл ямар ялгаатай чамд ер нь ямар санагдчих. Чи бол одоо ингээд цагийн ажлыг 6-7 жил хийсэн биз дээ. Тэгэл одоо ингээд гэрээсээ лаптоп дээрээс утсан дээрээс ингээд ажиллахаар чамд одоо ямар санагдчих юм. Нэгдүгээр би болохоор 2-3 сартай манай хүү болохоор ингээд төрөө бас шинэ ээж болцсон явж байгаа. Маш завгүй байгаа. Тэгээд энэ одоо өмнө нь бол ажлын 8 цагаар бол тий яг мэдээж тогтсон ингээд зүйлээ хийдэг, тогтсон орлоготой. Гэхдээ яг энэ боломж болохоор их цаг хугацааны хувьд ч тэр яг заваараа яг үндэ хийж байгаа байхгүй. Зүгээр заваараа тэгээд яг ингээ хүмүүстэй хариулаад захиалгуудаа авах. Яг миний хувьд бол үндсэн яг тийм л өдөр тутамдаа ажил хийж байгаа.
Тэгээ хүмүүстэй бүтээгдэхүүнээ тайлбарлах тэгчээд бусад цагаар нь яг үнэндээ хүүхдээ хараад хоолоо ийгээд тэ ээж хүнээ бусад зүйлсүүдийг хийгээд тэр үтсэн ингээд цаг хугацааны хувьд их тийм боломж олгодог. Тэгээ орон зай бас харгалцдаггүйгээр бас ажиллах боломж олгодог. Тэгээд тогтсон яг ажлын 8 цагаас илүүтэйгээр бас өндөр бас орлого өчсөн олох боломжтой. Тэгэхээр ер нь бол миний одоо сэтгэлгээний цар хүрээг их нэмсэн тий. Миний хувьд бол хуульч гэдэг нь эзээч одоо юу гэдэг үргэлжлэлийн цагаас цагт баригддаг. Тэгээд маш их оюуны ажил хийдэг учраас бас их ядардаг. Яг тийм ажил хийдэг хүн байсан. Тэгээд үгүй энэ бизнест орж ирснээр өөрөөр ингэж бас сэтгэж болох юм байна. Өөр боломж гэж бэдэм бэ тий. Арай юм цаг хугацаа орон зайнаас үл шалтгаалаад өөрөө зогсуулж болоод орлого олох боломж бэдэм байна гэдгийг өөрөөр харуулж өгсөн. Яг тийм бизнес байсан. Харин тийм ер нь бол яг нэг мэдээж хэрэг бүх одоо цагийн ажил хийж байгаа хүмүүсийг буруу гэж юм биш л дээ. Мэдээж хэрэг тэр хүн өөрөө дуртай бол тэр ажлаа хийгээ явах нь бол асуудал байхгүй. Гэхдээ яг чиний хэлдгээр те одоо энэ бид нар ямар 90-100-д амьдарч байгаа билээ. Тэгээд одоо дээрээс нь энэ одоо интернет гэдэг хөгжил ямар төвшөнд байгаа вэ? Тийм л оюун ухаан гэдэг одоо юм одоо ямар төвшөнд хүрчээд байна те. Энэ олон юм боломж байхад те яагаад энэнийг ашиглаж болохгүй гэж те яагаад энийг одоо ашиглаад ингээд бодлоготой байгаад өөрийнхөө өмнө одоо хэлдэг байсан орлогоос хэд дахин илүү орлого ингээд олох боломж байсаар үлээ тэрийг ашиглаж болно гэж бол би бол одоо бодоод байдгийн. Гэхдээ тэгээд яг бодит байдал дээр чиний түрүүчийн хэлдгээр яг л хий гэсэн хүн л одоо хийдэг. Тэгээд тэрнээс биш зүгээр нэг юм try хий. За яг би нэг оролдоод үзээтэй гэж иймэрхүү хандлагатайгаар байх юм бол яг л тийм л үр дүн гардаг. Тэрнээс яг л тэрэн дээрээ бүх юмаа зориулаад за би яг энэ хийнэ ард нь гарнаа гэж одоо бодож байгаа хүн л одоо яг л тийм л үстэн гардгийн байна гэдгийг бол би бас ингээд одоо community байгуулад за одоо ижил 200 гаруй сурагчтай одоо энэ 200 гаруй сурагчтай ч одоо бас нэг багс жил гарan одоо өнгөрцөн байж ингээд нөхцөлтөө энэ хүмүүстэй ярьж хөөрөөд ингээд ажиглаад ингээд хараад явхад бол тэгээд яг тийм л юм анзаарэгддэг юм байлээ. За яг л үнэхээр юутай байгаа, тууштай байгаа, их төстэй, санаачлахтай, яг hard working юм хийж байгаа, үйлдэлээ хийж байгаа. Ийм л хүмүүс нь бол одоо ингэ амжилт гаргаад яваад идэх юм байна гэдгийг бас ингэ аяйггүй одоо тод ер нь харж ийн ойлгож байна л да. За одоо тэгээд буцаад одоо 9 to 5 тэгээд одоо жишээлбэл ингэ декреттэй байгаа гэсэн үг шүү дээ. Декретийн хугацаанд дуусгаар буцаад цагийн ажил руугаа орох уу, эсвэл одоо энэ бизнесээ хийгээ явах уу тий тэр тал дээр одоо юу гэж бодож байна? Юу гэсэн хувьдаа болохоор би нэг үргэлжлүүлээд 2 ойрхон хүүхэдтэй болъё гэж боддог. Тэгэхээр дор хаяж нэг 6 жил, нэг 5-6 жил ийдсэн гэртээ суух болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж энэ бизнесээ үргэлжлүүлээд явна. Тэгээд англи хэлээ давхраас ингээ хийж байгаа учраас олон улс руу бас багш ингээд сайн байгаа шавнараа гарганаа гэд хамтрнаа гэсэн тийм бас юу байгаа болохоор бас мөрөөдөл бас байна. Тэгээд англи хэл мэдээ сайжруулад бас өөр төвшөнд ч гэсэн ингээ гаргаж ирч болох юм болов уу гэд одоо болохоор 2 дахь брэндээ бас бараагаа татаа авах гад үйлдвэрлэгчтэйгээ яриад үйлдвэрлэлийн процесс маань эхэлсэн байгаа. Тэгэхээр үтсэн 2 дахь брэндээ үтсэн ойрын хугацаанд бас доктортой олгоод хүмүүс таниулаад явахаас бодолтой байгаа. Тэгээд окей, nice. За тэгвэл ерөнхийдөө угаасаа одоо энэ ур чадвар тий скил одоо энэ e-commerce гэдэг чинь өөрөө тэр чигтэл одоо янз бүрийн жижиг ур чадваруудын нийлбэр нийлж байгаа л одоо энэ e-commerce гэдэг энэ том одоо ур чадварыг одоо бий болгож байгаа юм л да. Тэгэхээр бол одоо ингээд юу гэдгийг энэ ур чадварыг нэгэнд ингээд эзэмсчих юм бол энийг нөгөө ингэж одоо юу яаж болдог хуулбарлаж ингэж одоо үржүүлж ингэж хөвөлж болдог одоо ийм ур чадвар байгаад байгаа. Жишээлбэл ингээд нэг брендийг ингээд эхнээс нь агуулад ингээд амжилттай явуулаад нэг тодорхой төвшөнд хүрэх юм бол яг адилхан дараад нь дахиад шинээр одоо 0-оос эхлээд ингээд одоо өөр брэнд үүсгэж явах боломжтой байдаг. Тэгээд дээрэс нь одоо би хувьдаа бол жишээлбэл одоо ингээд боддог хамгийн энэ e-commerce гэдэг бизнесээс олж авсан нэг одоо үн цэнтэй юм гэх юм бол би маш их одоо өөртөө итгэлтэй байдаг гэх юм уу. Яагаад вэ гэхлээр одоо ингээд дэлхий дээр янз бүрийн болж штэ хаа сайгуул дайн тулаан одоо юу гэдгийг бөмбөгдөл яасан ийсэн 2 3 орон хоорондоо одоо буудалцал байлталцал нэг юм болдог. За хизээний хүүдэр одоо муу ярилж байгаа юм биш гэхдээ мэдгүй одоо дэлхий дээр ямар нэг асуудал үүсээд Монголд одоо ямар нэг асуудал үүсээд юу болж магадгүй. Гэтэл
бүх юм те миний одоо хийж байгаа компани юм дампуураад ингэсэн ч гэсэн би дахиад нойлоос ихэлсэн ч гэсэн би дахиад энэ зүйлийг одоо босгож ирэх чадaltaй тийм одоо надад бол ур чадвар байгаа гэдэг юм одоо ихтгэл үнэмшил надад байдаг болохоор би бол айгүй тийм одоо гоё тэр нь надад одоо өгсөн хамгийн том одоо юу гэх юм бол бэлэг гэх юм уу тийг санагддаг. Тэгэхээр энэ ур чадварыг нэгэнд эзэмшсэн бол энийг одоо хинч чамаас болоож авч чадахгүй хинч энийг одоо хааж бааж чадахгүй тэгэл танаас ч гэсэн энэ бизнесээ эхлүүлээд хийгээд явахад бүрэн боломжтой болчдөг. Тэгэхээр энэ бол одоо бас нэг том одоо энэ e-commerce гэдэг бизнесийн нэг давуу тал лөө гэж би бол хараад байдаг. Тэгэхээр одоо нөгөө миний одоо нэг ингээл ярьдаг те бидний ярьдаг одоо нэг гурван хэрэгчлээ гэж байдаг. Цаг хугацааны хэрэгчлээ, санхүүгийн хэрэгчлээ, орон зайны хэрэгчлээ. Энэ дээр одоо хүрэхэд одоо хэр авах гэж бодчих. Чи бол одоо ямар ч байсан цаг хугацааны хэрэгчлээтэйгээ бол одоо болцсон байж юм те. Орон зайны одоо хэрэгчлээ заавал нэг газар очиж одоо ажиллаад байх хэрэггүй болцсон гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр одоо юу гэж бодож байна? Магадгүй одоо яг энэ хичээлийг сонсоогүй энэ бизнесийг эхлүүлээг байсан бол яг өмнөх одоо залуучуудтай адилхан 20-30 жилийн нэг ипотекийнхаа зээлийг олж авал их юм болол нэг 20-30 жил байраа төлөөд нэг машинтай болвол за магадгүй ингээл нэг амьдрал нь дуусчих гад идэг. Гэтэ энэ байдлаар ингээ явал үтсэн энэ зүйлсүүд бас их хурдан хугацаанд үтсэн болох боломжтой байна үтсэн нэг за тэгээд байрныхаа зээлийг дуусгачихвал гэдэг шиг дараагийнхаа шатанд ингээд явах нэг амар тийм 20-30 жилийн асуудал биш 2-3 жилийн асуудал юм байна. Юутсан нэг 10 дахин богиносдог асуудал юм байна гэдгийг ойлгож байна. Тэгээд бас дараагийн төвшөнд ч гэсэн нэг гарахад нэг 2 хүүхдээ гарахад баг болчих юм байна. Тийм ойрын хугацааны асуудал юм байна гэдгийг бас их мэдэрч байна. Тэгээд цагийн ажил руугаа буцаад орсон ч гэсэн яг энэ бизнес маань надтай надгүй явж иж болохоор бизнес юм байна. Тэгэхээр үтс энийг ингээ үргэлжлүүлээ цаашдаа явна гэсэн бас бодол байгаа. Тий. За ер нь бол тий маш одоо би бол одоо жишээлбэл амар баяртай байна чамайг одоо ийм амжилт гаргаад ийм бодолтой болоод тий ингээ явж ийн гэдэг бол одоо миний яг л анхны эхлүүлж исэн энэ одоо community-г эхлүүлж исэн зорилгын маань одоо биелж нэг ч гэсэн хүн одоо ингээд өөрийнхөө амьдралыг ингээ гоё өөрчлөөд сайжруулаад дэвшлүүлээд дэвшлүүлээд явна гэдэг бол би яг л ийм юм одоо хүсэж байгаа. Маш олон хүнийг одоо тийм байгаасаа гэж бас бодож байгаа. Тэр бол маш их баярлалаа. Тэгээ амар гоё уран зориг авч ийн тий одоо ийм миний одоо хийсэн энэ сургаалт юу гэдгийг юм те миний зааж өгж байгаа ингээд буцаагаад give одоо ингээд нийгэм рүүгээ ингээд буцааж өгж байгаа юм ингээд хүн үзээд хараад үйлдэлгээд тэрнээс нь ингээд маш гоё өөрийнхөө амьдралыг ингээд өөрчилж ингэж байгаа маш баяртай байна. За тэгээд хоёулаа ер нь ярьслаа бол ингээд өндөрлж байна. Чи одоо өөр те энэ одоо e-commerce гэдэг бизнесийг хийх гэж байгаа сонирхож байгаа хүмүүс одоо юу гэж хэлэх үү те энэ бизнесийг эсвэл одоо мэддгүү хүн байвал одоо юу гэж хэлэхээр байна. Одоо ингээд 6-7 сар одоо ингээд энэ бизнестэй ингээд бас нэг батгалдаад ингээд явцсан байгаа хүний хувьд те юутсан зөрөгтэй байгаарэ гэж хэлмээр санагдсан. Тэгээд үнэхээр ингээд өөрчлөлт хийхээ хүсэж ивэл тэгээд яг үүндээ энэ бизнес руу орох юм бол ингээ харамсахгүй. Тэгээд ингээд зориг байгаад тэгээд сэтгэл байх юм бол ингээ бүх зүйл ингээ болдго юм байна. Тэгэхээр бүх зүйлийг нэм системтэйгээр бүх юм дараалтайгаар заагаад өгсөн ийм бэлэн одоо хоол байхад тэгээд тэр хоолыг өөрөө халбахтаад идэх зориг нь байвал танд ингээд энэ зүйл рүү орж ирээсэ гэж их хүсэж бас одоо эргэн тойрныхоо бас энийг үзэж байгаа хүмүүстээс урайлмаар байна. Тэгэхээр яг үндэ хичээлийг 20 өдөр үздэг ч юм байна, 2 өдөрт үздэг ч юм байна. Тэгэхээр та ингээд сэтгэлтэй байвал эхлүүлээгээд үзчихэл юм бол янз бүрийн одоо хугацаанд та амжилтыг бол заавал гаргаж чаднаа л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. За тэгээд бүгд одоо цаашдынх нь ажил, амьдрал тэгээ бүх юмд амжилт хүсье. Тэгээ одоо гоё хүүхдтэй болоод тий одоо эрүүл их сайхан цаашаага дараагийнхаа хүүхдтэй болоод тэгээд бизнес нь улам сайхан гоё өргөжөөд ингээд явахыг хүсэж байна. За бүгд маш их баярлалаа. Баярлалаа агшаа. За